Ерөнхийдөө сургуулиудаас хамгийн ирж байгаа нэг асуудал байгаад байна. За тэгэхээр менежерүүд маань энэ дээрээ айгүй их анхаарал өгөөрэй. За ингээд дүн мөн зөрүүтэй мөрөөтэй гэсэн асуудлууд гарч ирж байгаа. За тэр нь юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр уг нь бол хичээл дотор хичээлийн дүн дундажлах тохиргооч нь зөвхөн 10-аас 12 дугаар анги дээр буюу дизайн зураг зүй заавал гэсэн хичээл дээр дүн нэгтгэж байгаа шүү дээ. За тэгэнгүүт менежерүүд маань тэгхгүйгээр шууд 6-аас 12 дугаар анги буюу бүх анги дээрээ дүнгийн дундажлаа гэж чеклж оруулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүүхд дээр хамгийн өндөр дүн нь ямар дүн байгаа юм? За эсвэл хоёр дүнгийн одоо бүгдийг нь дундажлаад ч юм уу те гарч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр айгүй их анхаармаар байна. За олон сургууль дээр гарч байгаа шүү. Тэгээ манайхан маань видео заавраа айгүй сайн үзээд тэр дүн нэгтгэх тохиргоо чи яг алинд нь шаардлагатай юм гэдгээ бодож ерөнхийдөө тохиргоонуудаа менежерт маань айгүй сайн хийж өгмөр байна. За энэ дээр бол ингээд бүгдийг нь бол чекж болж байгаа шүү дээ. За ингээд бүгдийг чеклчих юм бол төрлөө сонгоно шүү дээ тий. Ихээр юм уу дунджаар юм уу гэ төрлөө сонгочихно. Тэнгүүд ихээр гингүүд тэр хүүхдтэр байгаа хамгийн өндөр дүнгийг аваад байна. За дунджаар гэх юм бол магадгүй 2 хичээлийн 3 хичээлийн дундчлаад дунджийг гаргаж ирээд байна. Тэгэхээр үнэлгээ 2 дээр гаргасан нөгөө мэрэгжлийн багшийн дүн, жилийн эцсийн дүн 2 чинь зөрүүтэй болчиход байна. За тэгэхээр энэ дээр аягүй сайн анхаарал өгөөрэй. За хамгийн их ирж байгаа асуудал маань энэ байгаад байгаа шүү. За энэ дээрээ анхаарна. За хоёрдугаарт нь хичээл нэгтгэх тохиргоогоо хиймээр байна. Дутуу хийснээс болж тэ нөгөө багш маань дүнгээ илгээждэг тэгэнгүүт зураг зүй дээр дүн очихгүй юм гэсэн асуудлууд бас айгүй их гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээрх тохиргоогоо давтан шалгамаар байна. За мэдээж одоо нэгэн тохиргоо хийхээс өмнө дүнгээ илгээсэн бол мэдээж дүн очихгүй. За дахиж дүнгээ зөв болгохын тулд SS дээрээ цуцлаад, их нүүдэл дээрээ цуцлаад, за их нүүдэл дээрээ цуцласан дүнгээ буцааж батлаад дахин илгээсэн тохиолдолд тэр дүнгууд чинь бүгдээрээ засагдана гэдгийг аюул сайн ойлгоорой. За 3 дахь асуудал нь болохоор юу байна вэ гэхээр SS дээр өмнөх жилийн дүнгууд байхгүй байна. За магадгүй 6 дугаар ангийн дүн байхгүй байна, 7 дугаар ангийн дүн байхгүй байна, 8 дугаар ангийн дүн байхгүй байна гэсэн асуудал гарч ирж байгаа байхгүй юу? За тэд нар нь бол SS-тэй холбоотой зүйлүүд байгаа юм. Манайх бол үүргээ гүйцэтгэж тэ 9 дугаар ангийн дүнгийн нь бол ингээд бүрэн гүйцэд 100% илгээчээд байна. Тэнгүүд өмнөх жилийн дүн чинь SS дээрээ байж байгаа байхгүй юу? Тэгэхээр SS дээр нь нэмж оруулах, яаж засварлахын SS гэсэн одоо лавлах дугаар өгсөн байгаа тий. Тэр дугаараас лавлаж авсан шүү. За анхаарал тавьсанд баярлалаа.